За хүүхдийн зурсан зураг дээр сэтгэл зүйн байдлыг үнэлэх гэдэг энэ одоо сэтгэл зүйн үнэлгээний зүйл маань 1800 оноос ингээ эхлэлтэй байдаг. Тэгээд зурсан зураг дээр болохоор бүх төрлийн сэтгэл зүйн байдлыг тодорхойлох боломжтой байдаг. Гэхдээ бид нөгөө зурсан зураг гэдгийг зөвхөн хүүхдтэй холбож ойлгож болдгоо насанд хүрэгчнэр мөн яг зураг зурж байгаа бүх төрлийн хүмүүс одоо яг энэ үйлчлэгэнд хамрагдах боломжтой. Тэгээд өнөөдрийн хувьд бол бид 3 хүүхдтээр зургийг зуруулад ажиллаж үзсэн байгаа. За, сайн уу? Хоёлаа танилцъя. Чамаа хин гэдэг вэ? Сүнгэгээ. Сүнгэгээд настай. 8. За, би өсөр танилцъя. Чамаа хин гэдэг вүлээ? 8 жил гэдэг. 8 чулуу юм уу? Тий. Хин гэж дуудах уу? Намика гэж дууддаг. Намика хэдтэй? Нас 8. Энэ жил өсөр. Чамаа хин гэдэг вэ? Саруул. Саруул хэдэн настай? 7. Саруул ям духгүй байна уу? Айлын иддэг хүүхдээ? Айлын баг. Айлын баг байх ямар вэ? Ах эгч нартай юм уу? Хатам их чахтай. Хатам аа. Тийм үү? За. За, ямар хүүхдүүдтэй найзалж байна? Ер нь ангидаа сайн сурдаг. Дандаа онцчуудтай найзлаад юм уу? За. Гэтэ онц муу гэж одоохондоо бол байхгүй шүү дээ. Тий, дөнгөж 3 дахь анги бич. Хоёлаа зураг зуръя заяа өнөөдөр. Тэгээд зургийн дүн тавихгүй болохоор чи муухай зурчих вэ ч юм уу тэр нь санаа зовох хэрэггүй шүү. Заяа. Байшин, мод, хүн 3-ыг ямар нэгэн хөдөлгөөн хийж байгаагаар зуръя. 6 зурангаа ярилцъя. За, чи байшин, мод, хүн гэд 3 дүрсийг зураарай заяа. За, тэгэхээр 6 зурхтаа гой зурх гэж юм уу хичээх шаардлагагүй за. За, зурсан зураг дээр бол бид нар Роберт Бернсийн хөдөлгөөнт хүн байшин мод гэсэн сорилыг голчлон авсан байгаа. Тэгээ энэ сорил дээр болохоор сэтгэл зүйн одоо 5 түвшний илэрхийллүүд гарч ирдэг байгаа. Сэтгэл зүйн гэмтэл, бие махбодын гэмтэл, гэр бүлийн хүчирхийлэл, ирээдүйд хандах хандлага, нийгэмд хандж байгаа хандлага гэх мэтлэн 5 түвшин гардаг. Чи ямар хичээл дуртай вэ? Зураг. Зургийн хичээл. Ангийнхан багш хин гэдэг. Оюун гэрэл. За. Оюун гэрэл багшаар сонин сайхан юу вэ? Хичээл заавал. Чи гэр бүлийнхаа тухай ярьж өгөөч. Хинтэйгээ амьдарч Аав ээж. За. Аав ээж хоёр нь хэр их ажилтай байна? Их. Чи айлын ганц хүүхэд юм ба шүү дээ, тийм үү? Айлын ганц байхад ямар онцгой зүйлс байдаг уу? Найзууд нь дүүтэй ахтай гэд ярьдаг уу? Ярьдаг. Тэгэхээр чамд ямар ах вэ? Ой. Аавч юу юу вэ? Ажлын мэдх үү? Мэд. Ээж нь юу вэ? Ээж. Тий. Аав нь юу вэ? Аав ноён пиццад ажилладаг. Оо, гоё ажил хийдэг юм шүү. Чи пицца иддэг үү? Эцдэг. Хэр иддэг үү? Их. Гэтэ хаяал. Чи угаасаа зурагтаа дуртай байна, гоё зуртай байна. Чи ууралсан үедээ яадаг вэ? Яаж тайвшрах вэ? Тавьчих. Яаж? Байж байгаа л. Ууралдгүй хүн гэж байд юм уу? Ууралдгүй хүн гэж байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Ууралдгүй хүн гэж яах вэ? Байхгүй. Бас байхгүй шүү дээ. Өнөөдрийн хүүхдүүд ер нь бол 7-8 насны хүүхдүүд байсан. За 7-8 насны хүүхдүүдэд юу ингээд түгээмэл байдаг вэ гэхээр мод нэлийн том зурагддаг. Тэгэхээр энэ хүүхдийн зурган дээр мод хүн хоёр маш юм нэлийн жижигхэн хэмжээтэй зурагдсан байна. Тэгэхээр бид нар энийг юу гэж ингээ ойлгох гээд байна гэхээр тэгэхээр жоохон юм ганцаардаад байгаа юм болов уу? Эсвэл өөрийгөө ингээ хүртэж байгаа нь илүү би нялах гэж хүлээж аваад байна. Эсвэл би жоохон чадваргүй байна гэж хүлээж авч гин үү гэж ингэж харж байна. Тэгэхээр тэгээ энэ дээр айгүйх олон цэцэгний бэлэгдлүүд байгаа. Нэг ширхэг ингээ хүн байгаа л энэ хүнтэй холбогдуулж айгүйх олон юм жижигхэн деталуудыг зурж өгсөн байгаа. Тэгэхээр энэчээс бид нар юг харж болох юм бэ гэхээр
олуула байх, олон зүйлээр өөрийгөө хүрээлүүлэх шаардлага байна уу л гэж ингэж үзэж байгаа. Чи хамгийн эхлээд зураг зурхаар болсон шүү дээ. Сая. Тэгсэн чи сандарсан уу? Гайгүйсэн уу? Ямар шалгалт өгөх гэж байгаа шүү дээ. Тий. Шалгалт өгөх гэдэг сандраа. Шалгалт өгөх гэж байгаа юм шиг сандраа да. Нөгөө шалгалт өгөхдөө сандраа. Харин тийш дээ, тий. Чамтай хүмүүстэй харилцан яриа үүсгэхэд ямар байдаг вэ? Гоё. Танихгүй хүмүүстэй харилцахад чамд ямар байдаг вэ? Тэгж байгаа л гайг болчих шин. Найзлал. Чи тэгтээ гэртээ цэцэг тарьд юм уу? Тарьдаг гэхдээ нэг удаа наран дээр тавиад нөгөө Хатсан аа. хатаад өгсөн. Харин цэцэг тарихч бас хэцүү. Цэцэг тарих амтан тижих хоёр ялгаатай юу? Ялгаагүй. Бараг л ялгаагүй ба тий. Гэтэ нөгөө амтны юм цэцэг нь явахгүй. Чи багштайгаар нь хэр ярьдаг вэ ангийнхаа? Ингээ багштай нь ярьдаг. Тийм үү. Багш нь хичээлээ зачаал явчихдаг уу? Хичээлээ заагаа хүүхдүүдэд тараачаал. Багш нартайгаа юм хэлдэг. Тийм үү. За. Аав ээжтэйгээ хэр ярих вэ? Ярина гэтэл юм. Багдуу л юм байна тийм үү? Чи юу ярмаар байдаг вэ? Би утсан юм аа. Тийш дээ. Хүүхдийн хав нууц юм үзэл яаж авдаг юм шүү дээ. Тэгэхээр юу гэж юм? Тэр Харилцаа харьцаа үүсэж байна. Өө тэгсэн юм гэж байна. Найзуудтайгаа юу ярих вэ? Найзуудтайгаа л тоглоом утсан юм зөндөл юм яа. За нэгдүгээр хүүхэд маань болохоор 6 босоогоор зурсан байгаа юм. Ер нь бол цаасны сонголт бол хүн өөрийнхөө хийдэг. Тэгэхээр хүүхэд бол босоогоор зурсан байна. Мөн байшин нэлээд том хэмжээтэй босоо зурагдсан байгаа. Эднэр нь одоо нөгөө энэ хөдөлгөөнд хүн байшин мод гэдэг төрөлд 5 төвшин байдаг. Тэр 5 төвшний 3 дугаар төвшин буюу нийгэмд хамаарах төвшний зураг байна гэж бид нар ойлгож болно. Нийгэмд хамаарах төвшний зураг гэдэг дээр бид нар юуг ойлгож болох вэ гэхээр нийгэмд өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгцээ өндөртэй. Эсвэл бол манлайлах хүч, одоо манлайлах хүсэл зорилго ихтэй ч тийм үү. Тиймэрхүү төрлийн хүүхэд байна гэж хамгийн нэгдүгээр харж болохоор байна. Чи хумсаа яатсан? Авсараад. Хэмжиж хүртэл навцсан юм. Өвдөж гин үү? Бүр ингэ сурцсан уу? Өөр авчт юм уу? Хомсны утгаар уу? Ээж нь авч өгд юм уу? Өөр авчдаг. Хумсны тухай ярих үед юм уу хүүхэд илүү их одоо хамгаалалттай болж байгааг нь бидний зурган дээрээс харж болно. За яг хүүхэдтэй ажиллаж байх үеийг анзаарсан бол та бүхэн хумсчин яагаад одоо юм жижигэн болцсон юм бэ? Чи хумсныхаа тухай ярьж өгөөч гэх үед би өөрөө хумсаа ингээ авчтаймаа гэж хэлэх үедээ одоо энэ хөндлөн зураасуудыг маш хүчтэй дарж ингэж явсан байгаа. Тэгэхээр энэчээс юу хэлж ийн гэхээр энэ асуулт надад тухгүй байна. Шууд анхны өдөр энэ асуултыг надад асуух. Тэгээд энэ орчин нөхцөлд энэ асуултыг асуух надад тухгүй байна гэдгийг хүүхэд энэчээсээ илэрхийлж өгсөн байгаамаа. Одоо чамайг зурж байхад чинь би ингээд асуулт асуугаа л байгаа шүү дээ. Тэгэхээр чамд ямар вэ? Зүгээр боломжтой. Зурж байхад яа л хилэн гараад идэм бол хичээгээр дээд байгаа юм болов? Ингээд сурцсан юм уу? Эднэрийг болохоор бид нар нөгөө нэг ухамсарын зураасууд гэж хэлдэг. Шулуун зураасууд байгаа. Архитектор сэтгэл зүйн онолоор тайлбарлах юм бол энэ нөгөө нэг эрхтэй зураасууд буюу эгог илэрхийлж байгаа ийм зураасууд байгаа байхгүй юу? За тэгээ хүүхэд нэлээх энерги ихтэй байна. Гадагшлуулах шаардлагатай энерги ихтэй байна гэдгийг бидний зурган дээрээс харж болж байна. Хүүхдэд одоо яг одоо байгаа гэдэг юм уу? Гэр бүлийн харилцаа илүү их юм чухал байх шиг байна. Гэтэ энийг бид нар яг эргээр үү гэхээр бас асуулттай байна. Яагаад гэхээр байшин маань улаан өнгөтэй байна. За тэгэнгүүт тэр алга болчихсон байгаа муура голын зонхон дээр зурцсан байгаа. Голын зонхон дээр зураад дугуй юм нөгөө нэг бэлэгдэл байна.
дугуй бэлэгдэл маань одоо энэ дэр нар гэж ингэж яригдчихэж байгаа алууч энэ дэр гэрэл халуун дулаан өнгө гэдгээр нөгөө нэг халуун дулаан энерги гэсэн ийм нөгөө бэлэгдэлтэй байгаад байдаг. Тэгэхээр энэ юг илэрхийлээд байна вэ гэхээр халуун байх, дулаан байх гэдэг юм уу, хайрлагдах гэдэг юм уу хэрэгцээ байж болцсошгүй юм аа л гэж байгаа юм. Түүнээс шууд ийм гэж бас ойлгож болохгүй тийм үү? Ямар тоглоомоор тоглох дуртай байж вэ? Бамброш. Чамайг зураг зурж яхад нь асуулт асуугаад хар хэцүү төвхтэй байна уу? Үгүй. Бамброш, чам бамброш байдаг уу? Байдаг. Олон чихмэл тоглоомтой юу? Олон. Амтнд тижээдэг үү? Тижээжсэн. Ямар амтнд тижээжсэн? Туйлаа. Туулаа тижээх ямар уу? Гой. Хэр удаан байсан бэ туулаа? Зөндөө удаа. Одоо бол байхгүй мó тийм? Гар утас тоглодог уу чи? Ямар тоглоом тоглох уу? Хавтар уралдаг бука. Тэр нь юу тоглодог вэ? Хүү хийдэг. Хүмүүс бүтээх юм уу? Өөрийнхөө хүсснээр бүтээх юм уу? Тийм. Чи хэдэн хүн бүтээсэн? 3 хүн бүтээдэг. Нэг тоглохтой 3 хил бүтээт юм уу тийм? Тэр хүмүүс чи үлгэрийн байх юм уу? Дайчин байд юм уу? Бүтээн гэдэг нь яа дээ? Хувцас сонрыг өсгөх юм уу? Чиний хамгийн гоё болсон хүн чи ямар хүн байсан? Санахгүй байна уу? За яа. Жуурлах юм уу? Гомдох үедээ яаж өөрийгөө тавшруулдаг вэ? Чимээгүй л гэртээ байх уу, зурагт үзэх үү, эсвэл тоглох уу, эсвэл уйлах уу? Сайн мэдэхгүй юу? Чи үлгэрийн номыг үздэг үү? Гой үлгэрийн номын зураг шиг гоё зурсан юм шүү дээ. Дөрвөн сар байцтай байна. За манай Саруулын хувьд нэлээд өндөр түгшүүртэй байлаа. Зураг эхлэхээс өсвөл би маш чангаралтай тий. Ер нь бол ингээ болчингууд айгүй их чанга, ерөөсө суларч өгөхгүй байгааг ингэж бие авч явж байгаа байдлаас нь харж болно. Тэгээд аль болохоор хүүхдийнхээ анхаарлыг сарниулах гэж тий анги хамт олонны тухай өөр асуултуудыг асуусан боловч хүүхдийн одоо юу гэдэг төгшөөр ерөөсө буурж өгөхгүй байлаа. Тэгээ энэчээс бид нар харах юм бол хүүхдийн зураас нэлээд чанга байгаа. Энэ бусад хоёр зурагтай харьцуулах юм бол энэ зураасныхын чанар нь нэлээд хүнд байгаа. Тэгэхээр энэчээс юу хэлээд байна гэхээр жоохон өөрийгөө энэ хүүхд маань дараад иж магадгүй юм байна. За гэхдээ энэ хүүхд төр нэг маш гоё чухал юм давуу зүйл байна. Энэ юу вэ гэхээр их нямбай байж магадгүй юм. Нэг ихэлсэн ажил байвал тэрийг илүүх ингээ нэг дуусгадаг байж магадгүй юм хүүхэд байна. Яагаад тэгэхээр бид нар энэ нэг зурсан байдлуудыг ингээ харж болно. Даралтууд мэдээж ингээд айгүй их байгаад байна. Гэтэ нэг юм 8-9 настай хүүхдтээр бол иймэрхүү зургууд түгээмэл байдаг. Манай 3 зурсан зураг дээр бүр нэг айхтар болцсон юм уу? Сэтгэл зүйн хүнд гэмтэл авсан зургууд бол биш. Энгийн дундаж юм хөөрхөн зургууд байна шүү. За энэ хүүхдийн хувьд гэхээр илүү ингээд нэг асуудалд илүү юм нэг зүйлийг барьж авсан бол тэрнийхээ хойноос ингээд байнга яваад байдаг ийм төрлийн хүүхэд байж болцсошгүй байна. Тэгээд эцэг ихт нь хичээлт юм уу хүүхдтэйг жоохон цаг зарцуулах шаардлагатай гэсэн зөвлөгөөг өгнө. Яагаад гэвэл хүүхэд маш том нар зурсан байгаа. Хүүхдийн зураг дээр нар ер нь нарны тайлбар ер нь хүүхдийн зураг дээр байдаггүй. Нар ер нь хүүхдийн зураг дээр ингээ бэлэглээрээ байж л байдаг. Насанд хүрсэн хүний зураг дээр нар байх юм бол харин бид нарыг энэ анхаарах ёстой зүйлс гэж авч үздэг. Тэгэхээр хүүхдийн зураг дээр нар хэдий байдаг боловч энд хэмжээнээсээ нэлээд том нар байгаа учраас би энэ одоо нар гэдэг төрслийг илүү их анхаарч авч үзэх ёстой гэж бодож байна. Тэгээд ер нь зургнуудын хэмжээний хувьд ч гэсэн их хөөрхөн ийм зургнууд байна. Хоёлаа зураг зуръя. Би түрүүний хоёроос жоохон өөр зураг зуруулъя. Тэхүү. Амьтдын гэр бүл зурж өгч. Заавалчгүй тэр нөгөө нэг амьтны гэр бүл биш зүгээр санаанд орж иж байгаа л амьтдаа зураарай. За юу. За. Хамгийн эхлээд ямар амьтан санаанд орж байна? За. Зураг
За дараагийн зураг маань болохоор манай өнөөдрийн ганц хүүгийн зурсан зураг байна. За энэ болохоор гэр бүлийн одоо харилцаа, хандлагыг одоо тодорхойлдог тест байгаа юм. Гэхдээ энэ тест маань ерөнхийдөө зүгээр л амьтдын гэр бүл зураач л гэсэн заавартайгаар өнөөдрийн хувьд өгөгдсөн байгаа. Мор нэмэгтэй юм уу, өрхтэй юм уу? Нэмэгтэй л юм шиг байна. Чи гэртээ хэдүүлээ амьдартай? Зургуулсан. Хин хинтэйг амьдрах уу? Ээж, дүү, ах эгч. За бодхоос өмнө нэг амьтныг ямар нэг ингээд дүрсээр юм уу ямар нэгэн хайрцагт хийгээд юм уу тусгаарлал гэвэл аль амьтныг тусгаарлах уу? Тусгаал гэх юм бол хулганы. За юугаар тусгаарлах уу хоёлаа? Юу тийж тусгаарлах уу? Төмөрийн сав. За тэгвэл төмөр савнд нь хийчих ямар ч гэсэн. Энэ хулганы яа төмөр савнд хийж байгаа вэ? Заримдаа тийм цаасан юм мэрж Юм хом мэрчээд байдаг болохоор нөө. Ийм ахтар төмөр тор юм уу энэ юу юм бэ? тор. Амтны тор. Болгон чинь жижигхэн амт юм уу? Хүн байсан бол энэ хин юм бол танаа гэр бүлийн гишүүдээс нэг нь гэж үзвэл хулгана нь хин юм бол Манай дүү дөөний хэдтэй энэ жил 3-тай. нэг жинхэнэ сахилгагуудад байд юм байна тийм үү? Тэгэхээр төмөр хайрцагтыг айцсан уу? Энэ зурган дээрээс ер нь нөгөө нэг гэр бүлийн хүчирхийлэгч гэдэг юм уу зүйлийг илрүүлж бас болдог. Гэхдээ энэ тохиолдолд болохоор хүүхэд дүүгээ зурсан байгаа аахгүй дүүгээ тусгаарлах арга хэмжээ авсан. За тэгэхээр энэ дээр ямар тайлбар явсан бэхээр хулган өөрөө альваа ингээд зүйлийг мэрэд ингээд явцдаг гэж байгаа аахгүй. Тэгэхээр энэ өөрөө юу хэлээд байна гэхээр дүү нь 3 настай аахгүй 3 настай байнгуйтай яг нөгөө 60 жавганцынхаа ажлыг хийдэг үе байгаа. Тэгэхээр сахилгагуудад энэ тэнийгээр гүгээд хулган нь ер нь бол ингээд баригддаггүй шүү дээ. Хулганы гүлчгий гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Тэр шиг гарт баригдахгүй энэ тэргээр гүгээд идэв шиг байна л да. Тэгэхээр хүүхэд айгу хөөхөн өхөөрдмөр ингээ нэг юм хайрцаг дотор хийгээд ядаж нэг хэсэг хугацаанд хайрцагт хийчихвэл аюулгүй байж магадгүй гэж бодож явах шиг байна. За нэг амьтанд нь дуртай юм нүг гэвэл алинд нь хөө? Хот. Юу хөө? Яс. За ясын нөхч. Одоо ганцхан амьтны бод гэвэл чи аль амьтны бодох вэ? Бас нахаг. За тэгвэл нахага бодож байгаа. Энэ нохоо ямар амьтан юм бэ? Ямар шуухай нохоо юм шиг байна чи. Зурсан нохооныхоо тухай ярьж өгч. Гэрийн тэжээвэр. Энэ нохоо юунд дуртай юм шиг байна? Бөмбөлөгийн тоглоом дуртай юм аа тийм. Энэ нохоо уурлахаар яадаг бол? Хазна. Хэр ууралт юм бол? Баг. Уурлах нь бага юм шиг байна тийм. За нохоо нь юм шиг байна. Нах. Ах юм уу? Муур нь хий. Морно. Манай ихч. Ахан ихчин дүүн юм байна. Бамбруш баавга байгаадсэн шүү дээ. Баавга хий. Би юм. За хүүхдийн хамгийн их ач холбогдол өгсөн дүрс болохоор нохоо байгаа. За тэнгууд нилийн аюултай юм уу төгшөөртэй санагдсан дүрс нь болохоор хулган байгаа. За тэгэнгүүт энэчээс за зураг зурж дуусныхан дараа за тэгвэл эдгээр зурагнуудыг гэр бүлийнхэн гишүүдтэй ингээд холбоод хэлж өгөөч гэдгээр нохоо бол ах байх шиг байгаа юм. Тэгэхээр ах яг уу энэ нөгөө муур нохоо хоёрыг яагаад ингэж нөгөө гэрийн тижээмэл амтан гэж ингэж хэлээд байгаа. Гэхдээ хэдийгээр энэ хоёр маань гэрийн тижээвэр амтан боловч муур нохоо хоёр маань бие биентэйг аль болохоор байгаа юм
дохирдгүй хоёр амьтан байгаад байдаг тийм үү. Тэгэхээр бид нар энэ зурган дээрээс юу харж болох вэ гэхээр нохооны гарны байрлалыг, за энэ муурны гарны байрлалыг, тэгээ муурны одоо нэг хумснуудыг гэдэг юм уу жишээлх юм бол харж болж байгаа юм. Тэгэхээр энэ болгон одоо нэг тухайн дүрийн ямар шуухан одоо сэтгэл хөдлөлттэй юм бэ гэдгийг илэрхийлэх бас нэг зүйлс байдаг. За гэхдээ энийг дандаа нэг шууд утгаар нь бид нар хүлээж авах боломжгүй. Энэ прогреттив сорил гэдэг маань ер нь сүүлийн үеийн буюу 14-өөс 2 сарын хугацаанд байгаа сэтгэл хөдлөлтүүдийг илэрхийлэх гэдэг. Мөн цаагаар одоо бүр бага наснд авсан урт хугацааны сэтгэл зүйн гэмтлүүдийг илэрхийлэх боловч бид нар нэг сүүлийн 2 сарын хугацаанд байгаа сэтгэл хөдлөлийн зүйлсийг энэ зурган дээр илэрхийлжээ л гэж ойлгож болно. Энэ муур яадаг амтан бэ? Муур хэр ааштай байна уу? Жаахан ааштай дол муур байгаа дээ. Хомс момстай юм биш үү? За тэгвэл ах эгч хоёр маань уулын их ойрхон байгаад байгаа тийм үү? Харахаар хөөрхөн ойрхон. Тэгсэр нэг төрлийн амьтад харагдаад байгаа гэрэнт жимэл. Тэнгүүдээ ямар ялгаатай байгааг харж байгаа тийм үү? Нохоо илүү жихэн уншуу, хоёр гар нэм одоо шулуун ямар нэгэн үйлдэл хийх хэрэггүй. Энэ нохоо бол шууд ингээд бидний өөдөөс тэмцэхээргүй харагдаж байгаа. За муурын ингээд зогсож байгаа байдлыг харах юм бол за муурыг харин өдөх юм бол ямар ч хаамаа үйлдэл хийхэд бэлэн байж болзошгүй. Бид нар энэ гар ер нь хүн дээр яг иймэрхүү гар энтер болохоор ерөөхдөө түрмгийлэл гэж үзээд байдаг. Гэхдээ нэг өөрийнх нь тайлбараар бол бас хөөрхөн, энгийн, дажгүй юм айхтар одоо шулуун замтай ч гэдэг юм уу амар замтай бишээ гэж тайлбарласан. Тийм болохоор гайгүй энгийн байж болно. За өөрийгөө болохоор юм баавгаагаар зорсон байна. Энэ зурган дээрс би хүүхдийн сэтгэл зүйн байдлыг ерөөхдөө айгүй дажгүй байна гэж харж байна. Яагаад гэвэл баавгааны дүрс бусад дүрсийг бодвол бас айгүй хэмжээний хувьд том байна. За бид нар хараа хөлний хувьд гэдэг юм уу тавхаа ингээ бүрэн зурагдаагүй байгаа гэдэг юм уу те хуруунууд ингээ зурагдаагүй байгаа хурууны оронд хумснууд байна гэдгийг харж байгаа боловч ямар ч гэсэн энэ одоо юу гэдэг хоёр гар бол ямар нэгэн үйлдэл хийж болох үсгэр байна. За ямар ч гэсэн хоёр чих нэлээд том зурагдсан байна. Тэгэхээр ач холбогдол өгсөн байна тийм үү? Альва хүмүүсийг ямар нэгэн байдлаар илүү их нэг сонсдог юм төрлийн байх шиг байна. Их бие толгой хоёр тэнцүү хэмжээтэй том байгаад байгаа нь бас айгүй нөгөө өөрийгөө айгүй сайн ингэж нөгөө хүртээд ах шиг байна. Эерэг байх шиг байна. Тийм болохоор энэ нөгөө зургийн хэмжээний хувьд бол маш хөөрхөн санагдаж байна. Энэ одоо амтны гэр бүл байгаа шүү дээ. Амтны гэр бүл хүмүүс дутуу байна уу? Танай гэр бүлийн хүмүүсээс хин дутуу байна? Аав ээж зураг юм уу? Ажил ихтэй идэггүй аав ээж ирнэ. Тий. Ээж өглөө гараад 8 гэж ирдэг. Энд юу зурх гэж байна? Арслан. За эмэгтэй арслан юм уу, эрэгтэй арслан юм уу? Эрэгтэй. Одоо ямар амтан зурх вэ? Бар зурвал. Арслан бар хоёр ялгаатай юу? Ямар ялгаатай вэ? Төстэй. Тийм нэг төстэй амтан тийм. Ямар амтан билээ энэ хоёр ч? Аратан. Аратан амтд байгаад. За бар арслан хоёр байгаа аав ээж хоёр маань. Тэгэхээр за ер нь бол нөгөө аратан гэж хэлсэн боловч энэ дээр нөгөө нэг хоёр талд зогсож байгаа эцэг эхийн хувьд бол ямар нэгэн байдлаар айхтар ширүүн байгаа ч юм уу те. Ялангуяа одоо энэ сүүл гэдэг зүйлс айгүй чухал байдаг. Тэгэхээр сүүл бол нэг тийм доошоо унжуу байгаа болохоор арай гайгүй байгаа байх. Илүү нэг тийм төрөмгийн дүр бол харагдахгүй байна. Ээжийн хувьд бол ээж бас нэлээд их жижигхэн байгаад байна. Тэгэхээр ээж маань илүү их бага цаг зарцуулаад байна уу? Ахаа нэлээд их цаг зарцуулаад байна уу гэж харагдаж байна. За, энэ танай гэр бүлийн гишүүд мөн үү? Мөн. Гэр бүлийн гишүүдийг харсан чи ямар вэ? Зүгээр. Амьтнаар төлөөлүүлээд харлаа шүү дээ, тий? Эрэгтэйгш гайгүй л амьттай байгаа тийм. За, тэгээ нэг анхаарал татж байгаа зүйлс нь болохоор энэ зурагтай цаашид ажиллаач гэвэл би нэг энэ нарны гэрэл надад ингээ айгүйх сонирхолтой санагдаад байна. Яагаад тэгэхээр уул нь бол нарны гэрэл ингээд бүх зүйлийг жигд
тэтгэх ёстой тийм үү. Тэгэхэд нарны гэрлийг хүчээр энд зогсооцсон байна. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хүүхэд ямар нэгэн энерги гэдэг юм ямар нэгэн зүйлийг хүчээр ингэж нөгөөний дарж явах магадлал өндөртэй юм байна. Цаашид ажиллана гэвэл хүүхдийн нарны тусгалаас өсвөлээд ажилланаа. Гэхдээ энэ хүүхдийн сэтгэл зүйн байдал бол ер нь бол дундаж хэвэн юм хөөрхөн зураг байлаа. За өнөөдрийн бидний ажилласан энэ одоо 3 хүүхэд маань болохоор маш юм хөөрхөн 3 хүүхэд байлаа. Зурсан зураг маань маш юм хөөрхөн 3 зураг байлаа. За зурсан зураг дээр бол бид нар Роберт Бернсийн хөдөлгөөнт хүн байшин мод гэсэн сорилыг голчлон авсан байгаа. Тэгээ энэ сорил дээр болохоор сэтгэл зүйн одоо 5 түвшний илэрхийллүүд гарч ирдэг байгаа. Сэтгэл зүйн гэмтэл, бие махбодын гэмтэл, гэр бүлийн хүчирхийлэл, ирээдүйд хандах хандлага, нийгэмд хандж байгаа хандлага гэх мэтлийн 5 түвшин гардаг. Тэгэхээр өнөөдрийн ингээд зурсан 3 зураг маань 2, 3, 4-р түвшний маш сайн ийм зургнууд байлаа. Тэгээд өнөөдрийн зураг зурсан хүүхдүүдтэй баярлалаа.